Хүмүүс паник атак өртөөд байвал бачуураа давчтаад өөрийгөө тайлгаруулж чадахгүй байвал хэрхэн өөрийгөө тайлгаруулах вэ гэж асуудаг. Тэр эхний зөвлөмж бол та 5 мэдрэхүүгээ идэвхжүүлээрэй гэж хэлмээр байна. Бачуурна гэхлээр зочих процесс, айдсын процесс үүсэж байгаа. Тэгээд 5 мэдрэхүүгээрээ орчноо тойруулж хараад миний орчинд ямар дүрс байна. За одоо дахиад тойруулаад харахтаа миний орчинд ямар өнгө байна. Нэрлэх, улаан, цэнхэр, шар, ногоон гэх мэтчлэн. Эний амьсгал тайлгараад ирж байна үү? Дараа нь магадгүй ойролцоо байгаа ямар нэгэн гадаргууг түшээ дэмжлэг авах. Магадгүй гараараа тулаад, жоохон гарынхаа булчин чангалаад, суллаад. Хурууны өндөг алгаараа гадаргууных нь материалыг мэдрээд халуун байна уу, хүйтэн байна уу анзаарах. Ямар ч шүүмжгүйгээр зүгээр л анзаарах нь шүү дээ. Тэгээ магадгүй ямар нэгэн ойролцоох зүйлийг аваад үнэрлэх уурнж нээж агаад маш гоё таатай өнөр байна. Ингээд 5 мэдрэхүүрээ та өөрийгөө буулгах боломжтой.